За 6 дахь нь Ломын Ганжуур. За Ганжуурын өр хүүхдүүдийг бүгдийг урьж байна. Ганжуурын гэргийн шагдрын солих долгор гэж юм байсан. За ингээд хүүхдүүдийн дуудыг Нямда, сайн жаргал, сайн биег, туяа, бямбсүрэн бямбсүрэнгийн өмнө Март байгаа. Март бямбсүрэн онцлог анх хоёр гэсэн одоо ингээд хүүхдүүдийг үр ажлын нартайгаа сайхан гарч ирэхийг урьж байна. За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай өвөө Ганжуур болохоор хамгийн 6 дахь хүү. За тэгээд нутгийн бүсгүй 5 дахь гэр бүл болж 4 хүү, 4 охин нийт 8 хүүхдийн аав ээж болон нутагтаа мал аж ахуйг эрхлэн амьдардаг байсан байгаа. За манай хамгийн том ихч болохоор манай Нямда гэдэг ах байсан. За Нямдах маань болохоор одоо энэ хүүхдүүдээс нь болохоор Ариун жаах маань одоо хүүтэйгээ аваад хүрэлцэн ирсэн байна. За дараагийн нь болохоор сайн жаргалч маань байгаа. Сайн жаргалч маань одоо гэр бүлийн хань болохоор зэн аюулх маань. За хүүхдүүдээс нь болохоор одоо алтан тогс ихч маань отгон зулгч маань хүрэлцэн ирсэн байна. Алтан тогс ихч маань бүр одоо Булан аймгийн Мог цумын Нармат гэдэг ах байгаа. Эцэг маань одоо 4 хүүхэдтэй англ зургуулаа амьдардаг. За отгон зулгч маань болохоор Баяр цагт гэдэг ах тэр нөхөр байна. Тэгээд за 3 хүүхэдтэй. За дараагийн болохоор одоо бас нэгээс хамгийн том болохоор Амлан Баатар гэдэг ах маань бас гэр бүлийн хамт хүрэлцэн чадаагүй байна. Дараагийн нь болохоор Алтан цул гэдэг бас охин байгаа. Тэр маань гэр бүлийн хамт хүрэлцэн чадаагүй байна. Тэгэхээр сайн мэлэгч маань энэ хүрэлцэн байна. За нөхөр нь цогтоотор ах маань бас ажилтнаач хүрэлцэн чадаагүй. За хамгийн том нь болохоор Цүбатар гэдэг хүү байгаа. Анзар гэдэг хүү байгаа. Одоо бага охин өвгөн модерн гэр бүлийн хамт хүрэлцэн байна. Тэр нь болохоор ихтэй ах маань байна. Тийш. Том хүү одоо хамгийн том охин над заяа. Тэр алтан зам гэж. За ачаа бас. За бид одоо охин хүрэлцэн байна. За бэнгийн үсэн байна бас. За дараагийн нь болохоор хамгийн бага охин нь оюун цэцэг нөхөр болчихлоо. За 4 хүүхэдтэйгээ хамтаар хүрэлцэн байгаа. За бэмсрах. За ихнэр мухмаа 2 охинтой. За дараагийн Март. За Март маань 2 охин 1 хүүтэй. Одоо Сүбатар аймагт ажилладаг учраас хүрэлцэн ирээгүй. Ажилдаа Очир цөрөн за 2 хүүхдийн хамт гэр бүлээр урьдчилсан байна. Бага охин санжлын болохоор одоо Чех улсад бас гэр бүлийн хамтаар ажилладаг байгаа. За дараагийнх нь бол зүг. За ихнэр Шоодор. За том охин миний бие туяа. За нөхөр маань Татвар Барам. За манайх 2 охинтой энэ Тийш хажууд нь. За гэр бүлийн өмнө болохоор оюуцгад ажилладаг нөө. Дараагийн дүү маань болохоор Баярмаа. За хоёр ихнэр нэргөөч. За хамгийн бага хүү Төвшин Баяр маань хүрэлцэн байна. За том охин Хун Цэнгэл өөрөөр хүрэлцэж чадаагүй. Дараагийн хүү болохоор Мигмар Улаанбаатар хотоос ажил. За миний Ганжуур гэдэг хүний одоо хүргэн 3 дахь одоо гэр бүл болсон. Арангаа аймгийн Эрдэнэ улаан сумын харьяат 90 хүүхэдтэй энэ айлыг хүргэн байна. Туяагийн дүү Бэмсүрэнгийн одоо гэр бүлийн мөнхмаа Бацангил сумын харьяат ийм хүн байна. Алт хоёрын гэр бүлийн Эрдэнэ очрын нэргүй гэдэг ийм дараагийн дундгүй байна. Дундгүй юу? Манай таны одоо Болтын одоо гэр бүлийн хүн энэ Арангаа аймгийн бас Эрдэнэ сумын харьяат Тэрнэлгэр гэдэг хүний одоо охин Шоодор гэж ийм охин байна. Зөвхөн танилцаад уулзаад биений танилцаад хойтой ялангуяа одоо энэ өөр хүүхдүүд тааханд бол их хэрэгтэй зүйлийг үлж байгаа. Маш их баяртай байна. За ингээд та бүхэндээ энэ биеийнхээ хүргээд бүгд сайхан
Цэнгэрэ, нэргэрэ, натаараа, тогтоороо. За